Үндэсний Сурын харвааны 2026 оны улсын аврах шалгаруулах харва Аранга аймгийн Ара комплекс 6 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд болж өндөрлөө. Монголын үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг үндэсний сур харвааны бүх төрөл зүйлийг монгол хүний бие биелдээр оюун ухаан, ёс суртахууны төлөвшлийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхийн зэрэгцээ улам боловсронгуй болгон хөгжүүлэх зорилготой юм а. Аранга аймгийн үндэсний харваачдын холбоо, үндэсний улсын холбоонд төсөл тавиад энэ сайхан нутагта Монгол улсын аврах шалгаруулах тэмцээнийг хийж байгаа. За мөн Аранга аймгийн Мөн тавирын спортын газар засаг даргын хамгийн газар хамтраад ийм сайхан тэмцээн зохион байгуулж байгаа баяртай байна. За мөн нэг онцлог нь Аранга нутгаас төрсэн улсын мэргэн Дамбын оюун ханд гэдэг мэргэний маань нэрмж тэмцээн болж байгаараа онцлог юм. Улсын аврах шалгаруулах харваанд 21 аймгийн 9 дүүргийн 1324 харваач зорин ирж цэц мэргэнээ сорин өрсөлдөжээ. Монгол улсын дархан мэргэн 4, Монгол улсын даяар дурсах мэргэн 3, Монгол улсын даян мэргэн 6, Монгол улсын мэргэн 12 зэрэг улсын цолтой 73 харваач, аймгийн цолтой 489, сумын цолтой 442, 320 гаруй залуу харваач оролцлоо. За арын сайхан хангаадаа би одоо 2 дахь удаага ирж харуулж байна. За ингээд ийм сайхан улсын авраг гэсэн энэ өндөр цал нэртэй одоо энэ аврагыг арын сайхан хангаа харваачд маань тэр дундаа нутгийн удирдлагууд тасан хүлээн авч харваа зохион байгуулж агаад одоо мэрэгчүүл болон харваачд бидэд маш их талархалтай байна. Хангаа нутгийн хамт олон бол энэхүү тэмцээнийг үнэхээр өндөр түвшинд өргөн дэлгэр сайхан зохион байгуулж чадлаа. Тэгээд баярлалаа гэж хэлье. Сурын спортоор хичээлдээ 47 жил болж байна та. Өнөөдөр их сайхан байна. Арын сайхан хангаа, ара хангаад минь улсын аврах шалгаруулах тэмцээн бараг анх удаага болж байгаа хаа. Өргөн дэлгэр их орны өнцөг өмбөрөөс харвааш ирсэн 1400 гаруй харвааш оролцож явах шиг байна. 46 засаа сэтгэл их өөдрөг баяртай сууж том мэрэгдүүдтэйгээ оролцож одоо маш их баяртай байдаг. Бүр ингээд үнэхээр сүрддэг. Тэр хүмүүсээрээ ингээд бахархдаг. Тэгээд тэр хүмүүсээс маш их сурах зүйл их байгаа учраас ингээд нэг наадамд ороод, нэг тэмцээнд ороод явж байгаадаа маш их баяртай байгаа. Харваана цуу харваанда хан хасаа нийлбэр дүнгээр эрэгтэй эмэгтэй эхний 5 байр мөн багийн гишүүдийн оноогоор эхний 5 байр эзлүүлж шилдэг 16 харваачийг мөнгөн шагналаар шагнасан юм а. Эрэгтэй харваачдын хан хасаа харвааны нийлбэр дүнгээр 40 сумнаас 39 онсон Дундгов аймгийн харьяат аймгийн мэргийн спортын мастер Эрдэнэбаатар төрүүлж Сурын харвааны 2026 оны улсын авраг боллоо. Тэрбээр 2022 онд Аранга аймгийн Баяр наадамд төрүүлж аймгийн мэргэн цолыг хүртэж байжээ. За Аранга нутагт би 22 онд ирж аймгийн төрүүлж аймгийн мэргэн болж байсан. Тэгээ өнөөдөр одоо улсын аврагаар нь авраг болж чадлаа. Баяртай байна. Хасаа харвааны 20 дугаар байранд орлоо. Миний хан харваанда 20 онд 10 хүнтэй тоглоод хан харвааны алтан медаль авлаа. Маш их баяртай байна. Эмэгтэй харваачдын хан хасаа харвааны 40 сумнаас 39 онсон Өмнөгов аймгийн хан хонгор сумын угуул ёл мэргэн холбооны харваач Монгол улсын гоц мэргэн харваач Чин зүрхт тэргүүлж Сурын харвааны 2026 оны улсын авраг болсон юм а. Аранга нутгийн анх удаага харуулж байна. Анх удаага харуулж улсын авраг болсондоо баяртай байна. Үндэсний сурын спортын сайхан одоо өв соёл одоо Монгол хүмүүний гайхамшигтай өв соёл. Энэ спортоор маань одоо сүүлийн үед залуучууд маш хичээлдэг гэсэн. Харвааг Аранга нутгийн анхны мэргэн аймгийн уугуул Монгол улсын мэргэн Дамбын оюун хандын нэрмжт болгон зохион байгуулснараа онцлогтой байлаа. Тэрбээр 1998 онд Монгол улсын үндэснийх баяр наадмаар Сурын харваанд тэргүүлж улсын мэргэн хэмээх эрхэм цолыг хүртсэн төвхтэй. Анх удаага одоо нутагтаа энэ том тэмцээнийг авч байгаа болохоор бас бүр их одоо сайхан байна. Тэгээд энэ тэмцээн маань оюун ханд миний одоо нэрмжит тэмцээн болж байгаа. Эхлээд бол энэ улсын чанартай тэмцээнийг бас нэрмжит болгоно гэхээр нь жаахан имиж одоо санаа зовж исэн бол тэгээд дараа нь бодоод ахтал оюун ханд гэдэг хүндээ биш те Монгол улсын мэргэн Аранга аймгаас одоо төрсэн анхны мэргэн гэдэг утгаараа хүндэл үзүүлж байна гэж ойлгоод бол тэгээд маш баяртай хүлээж авсан.
Багийн гишүүдийн нийлбэр дүнгээр Хөсгөл аймгийн шинэ өдөр сумын ган зэв холбооны баг тэргүүлж цомын эзэд болжээ. Тэмцээнийг аймгийн цэцэл даргын тамгын газар Ара комплекс дэмжин ивент итгэж Монголын үндэсний харваачдын холбоо, Аранга аймгийн үндэсний сурын харваачдын холбоо хамтран зохион байгуулжээ.